За Тэмүүжин гишүүний санаачсан энэ асуудлыг дэмжиж байгаа. Тэгэхээр би энэ ноолуурын талаар бас ярья. За өнөөдөр манай ноолуур яадаг вэ гэж. Манай ноолуур хятад ноолуур аваад хэбэ мужид аваачаад хэбэ мужид тэнд байдаг бүх одоо тэр тосгоноороо бүгдээрээ үйлдвэрлэгч тэр байтугай гэртээ хүртэл самнах төхөөрөмж тавьсан самнаа тачигнуулаад байж яадаг. Тэгээ тэр одоо авсан ноолуураа буцаагаад зарим нь Монголын ноолуур гэж хят руу Итали руу гаргадаг, зарим нь өөрсдөө ноолууртаа холиод хятадын ноолуур гэж гаргадаг, зарим нь одоо тор морготой холиод ингээд янз янз бүтээгдэхүүн болоод явдаг байхгүй да. Тэгээ энэ самсан ноолуур гаргах нь бол маш чухал гэж үзээд Батэрдэн гишүүн энэ одоо тогтоодын төслийг санаачлаад 2020 онд батлуулсан. Засгийн газар энийг бол жил болгон төр зур хойшлуулад байсан юм аа. Тэгэхээр ер нь бол 2020 онд дөнгөж 40 тонн ноолуур Итали улс руу самсан ноолуур гардаг байсан бол яг энэ одоо их хурлын тогтоолыг хэрэгжүүлсэний үндсэн дээр 1000 орчим тонн болж нэмэгдсэн байгаа. Энэ бол үндэсний үйлдвэрлэгчдийн бас гавьяа байгаа. Тэгэхээр өнөөдөр хятад улсад Трамп тарифаас болоод одоо ноолуурын үн тэнд унтсан ямар үнээр авахаа мэдэхгүй ийм нөхцөл байдалд байгаа. Тийм учраас Монголоос ноолуур одоо оруулж хятадууд ерөөсөө авахгүй байгаа. Энийний нэг одоо жишээ бол манай Монгол улсад нэг 3 цагаач иргэн байдیں۔ Ах トゥ 3. Тэр 3 хамгийн том одоо ченжүүд нь байхгүй. Тэгтэл тэр дээр ерөөсөө 1 кг-ч ноолуур авахгүй байгаа. Энэ юу илэрхийлж байгааг бол хятадаас мөнгө ирэхгүй байна гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр Монголын үндэсний үйлдвэрлэгч нар энэ одоо Зүүн аймгийн ноолуурыг нэлээд авсан байгаа. Зүүн аймагт бол нүдэн 170 мянган төгрөгөөр ноолуур гарч ирсэн бол энэ жил 158 мянгаас 165 мянган хооронд буюу 10 мянган төгрөгийн л одоо бага үнээр манай үндэсний үйлдвэрлэгч нар авсан. Тэгээ одоо ингээд тэдний санхүүжилт дууссан байна. Тийм учраас баруун аймаг руу орж ирэхдээ бас санхүүжилтийн дутагдлаас болоод ноолуурын үн унах магадлал байгаа учраас их хурлын дарга болон одоо манай парламентын бас нэлээд ярилцаад энэ Монгол банктай хамтарч энэ санхүүжилтийг шийдэж өгөх талаар ажиллаж байгаа. Тэгэхээр засгийн газар энэ дээр бас тодорхой өсөлтүүдийг ирүүлээд энэний үр дүнд ноолуурын үйлдвэрүүдийг дахин санхүүжүүлсэний үр дүнд баруун аймгаас нодон 130-аас 135 мянган төгрөгийн хооронд ноолуур авч ирсэн бол энэ жил 120 мянган төгрөгөөс буулгахгүйгээр ноолуур авах ийм одоо төлөв байдал харагдаж байна. Тэгэхээр хятадууд өнөөдөр бидний ноолуурыг ихэнхийн одоо бараг 10 мянган тонн ноолуурын бараг 7-8 мянган тонныг аваа явцдаг. Гэтэл одоо энэ жил бид нар хятадын одоо ченжүүд мөнгө байхгүй учраас бид нар дотооддоо энийг худалдаж авахаас өөр аргагүй. Үүний үр дүнд бид нар бүгднгийн самнаад гарах ийм боломжийг бий болгож байгаамаа. Энэ самнах хүчин чадлаас болж ерөөсөө энэ үн унахгүйгаа. Ер нь бол хятадын ченжүүд орж ирэхгүй байгаас болж энэ бас жоохон баг зэрэг үн унж байгаа шүү. Тэгэхээр энэ жил монголчууд бүгдээрээ малчид бүгдээрээ одоо төвчье. Бүгдээрээ одоо Монголдо ноолуураа самдаг болгоод ингээд гарах юм бол хойдон жилээс ихтэй Италиас тэр Францаас дээрээс нь Хятадаас самдаг үйлдвэрүүд орж ирээд эндээ нэмэн өртөх бий болгоод гаргаад явах юм бол нөгөө инквайр сайдын гэлсэнчлэн 700 тэрбум төгрөгийг дотооддоо авчулдаг ийм боломж гарч иж байна. Тийм учраас манай малчид минь нэг 10 мянган төгрөгөн дээр төвчээд тэгээд одоо энэ жил одоо нэг 10 мянган төгрөгөөр унаа байс тэгээд зарим нэгэн зардлаа хэмнээд одоо энэ Монголдо үйлдвэрлэлийг бий болгож ноолуураа дэлхийд даяар 50% үйлдвэрлэдэг мөртлөө үнэ тогтоож чаддгүй энэ байдлаа буцааж бид нар өөрсдөө үнэ тогтоодог энэ одоо эрүүл орчныг авчраа гэдэг ийм л уриалга гаргаж байна. Баярлалаа.